Өвгөнгүү харцаг Монголын ардын багш ярьдаг байсан. Сар шинийн барилдаан бас нэлээд өгцөн байсан. Хадаа ураг бэлтгэл таслаад. Ерөнхийдөө бас нэг 2-3 сар бэлтгэл дирээгүй. Батлан хамгаалахын сайд үүрэг өгсөн гэж. Хадаа ургийг барилдуулна. Адбаатар аваргыг олж ирж энэ сар шинийн барилдаанд барилдуул гэдэг. Тэг шаардлагатай гэвэл миний машин жолооч хоёрыг аваад яваарай гэсэн. Тэг өвгөнхүү харцаг тэр үеийн одоо мэдээлэл хамгийн сайн зөвлөж болох газар тээврийн товчон тэр 3 хонсон гэж яриа байдаг. Одоо яг. Тий. Өөрөө одоо ярьж өгчээсэн. Тэр орон нутгийн тээврийн хэрэгслүүд ирэхээр очиод асуудаг хүн болгоноос. Адбаатар. Дундговын цагаан дэлгэрт нэг цагаан сарын өмнө байсан гэсэн. байна гэж нэг сураг сонсоод. Тэгээд илтгэсэн машин аваад явуул гэсэн юм. Тэгээд Дундгой аймгийн цагаан дэлгэр сум руу ороод хамгийн ихний таарсан хүнээс асуусан заагаад өгсөн гэдэг. Тэгэл айлын гадаа яваад очисон. Орсон гэрээ хоймор уул боовны бэмбэн ухаас тийм. Сахалн жигтэйг ургацсан сахал өснө гэж. Тэгээд дээл нөмөрцсөн бэмбэн ухаас ууж исэн гэж. Яваад орсон сарайн хөвсгээд доошоо хараад суулаа гэж. Гэрийн хөгшөнтэй мэд мэдээд нөхөр Хадбаатар бас яаралтай машинд суул гэсэн гэж. Тэгэл Улаанбаатар гарсан гэж. Цагаан сарын барилдаан бас нийлээд дөхүү болчихсон юм шиг тийм. Явсаар байгаад ирээд цагаан дэлгэрч ойрхолтой бас. Сахлын авч амжаагүй гэдэг баха. Зодог шуудгийг аваад гэрээр нь орж спортын дуурдны гадаа очиход ер нь бас барилдаанд өгцөн байсан гэж ярьдаг шүү. Нилээ айжуул бас эднийхээ борцгийг бэлтгэжсэн тайл байж таарах. Бараг итүүн шохол. За. Тэгээ яваад орсон бүх ч ихэлсэн гэж ярьдаг юм. Тэгээ үзүр түрүүнд мөнгө арсантай үлдээд 3 дурлсан л да тийм ээ. Шууд хөдөөнөөс мөнгөнд зүйлтэйгээ зүгээр дандаа өргөнхөнд үлдсэн гэдэг шүү. Цэрэн тогтгоо урах мөнгө арсантай дөрөвт үлдээд нэлээ удаан барилсан гэдэг лөө дээ. Тэгээ дөрвөлчихсөн. Одоо аврах. Тэгээ төрүүлчихэд спортын дуурдны нэг энэ төр чинь шууд дороо штэ. Тэгээ шагналаа авах гээд очихдоо өвөө өгш ярьдаг хад их сэргэлэн гэж. Төрүүлж очиод Батлангуулгын сайдад аэропорт өгсөн гэж. Эрхэм сайдад өгсөн үүрэг даалгавар биелүүлж сар шинийн барилдаанд төрүүллээ гэ. Тэгэл гар хүргээл баяр хүргээл. Гэхдээ өвөө өгш нэг онцолж ярьсан зүйл нь бол тийм л одоо ингүү хүчтэй бүх байсан гэж. Тэрийг бол тэрийг онцолж одоо ярьж исэн. Ер нь хэд хэдэн дурсамж байдаг л да. Өвөө харцгаа ярьсан тийм ээ. Сүхбаатар руу эдшиндээ явуулсан тухай нэг хөөрхөн яриа байд тийм. Тий, намар болоод надаа зав гардггүй гэд. Тий, Баянголд хоол идсэн тухай яриа байд тийм. Намар болоод надад зав гардггүй Сүхбаатар орж ахихаас идшээ авах гэдэг. Тэгээд шавнараас нэг нь явуулах болоод Хадбаатар аваргыг сонгоод. За миний хүү ингээд энэ хаягаар очиод манай ах би тэгээ уулзаад ингээд манай ээжийг бэлдээ тавьсан байгаа аваад ирээрээ. Энэ мөнгөөр замын зардал хийгэрэй гэсэн чи. Мөнгөөр яах юм бэ багшаа гэсэн. Гүйдэг чи яаж энэ онгоцоор явах юм бэ гэсэн чи. Онгоц надаас мөнгө авдаггүй шүү дээ гэж хэлсэн. Тэр нь бүх тээврээс л авдаг байсан. Тэгээд нисээд очиод за чи 2-оос илүү хонж болохгүй шүү гэж хэлээд явуулсан гэж. Тэгсэн 3 хончод ирсэн чи. Яагаад нэг хоног илүү болчих гэж. Танаа ах ястай яриасыг хүн байлээ гэсэн. Тийм үг бас байдаг. Сар шинийн барилдаанд бас мөнгө арсантай барилдаж байгаад өвдөг шаруудсан. Тэгээд тэр жилээ бол бас мөнгө арс дэлгүүртээ тулцсан байсан чи гарын мөрийн дээрэлцэн бас нэлээд зүүрмглэх маягтай болсон байсан ч гэж бас. Яриа байдаг. Цагаан сарын 3 дөрөвлөгтөө 7 сарын заа ишгэн цан сөрөнд тогтгоо 3 байдаг хаа. Өөр хангаа 3. Өөр хангаа 3 мөхтэй үлдэл төрүүлсэн байдаг санагдчих шүү. Улсын баяр наадамд цэрэн тогтгоо аврахтаа үлдсэн жил нь үзүр түрүүнд. Өвөө өгш бас ярьж ирсэн. 86 байх юм тийм ээ. Тий. Ойдвгоо хөдөлмөрийн баатар тэргүүтээ өвөр хангаа бүгчүүд цэрэн тогтгоо авраг дээр очицсан зөвлөгөө өгöd. Би бол нэг ч үг хэлээгүй зүгээр л хоёр гараа хөдөлгөөд ирсэн гэж. Хадбаатар зогсохгүй хөдлөөд байхад л хөдөлгөөн болгоно нь мэх юмда бяртаа хүн бас лагуу шүү гэж.
тэрийг барилж байгаа сэрүүн давхарга анзаарсан байсан гэдэг үстэй тий. Тий. Зүгээр л гараа хөдөлгөөд гэж. Тэр нь бол бити зогсороо л гэж хэлж байгаа. Тэгэд л хөдөлгөөн болгоно мэх гэж. Өвгөө харцгийн гар хөдөлж байгаа ганц сэрүүн давхарга анзаарсан байсан гэдэг. Бас яриа байдсан шүү. Алдар спорт орооны бүхчүүд намар тухайн үе одоо ардын армийн бас намрын ажилд ажиллагддаг байсан байна. Сэлэнгийн түнхэл тосгон руу мод бэлтгэлд гардаг. Тэгээ 53-та мод бэлтгэлд явж байгаад уруу алдсан гэдэг баха. Ховлд ингээд. Тэгээ хадаа ураг тэр талаас нь тулаад тэгээд бусад зэргүүд нь түрээд гаргачихжээ гэж. Ганцаараа тулж ийсэн гэж. Тэг үнэхээр одоо бас хүч биар тийм өвгөө харц байсан байдаг тий. Даруулчих вэ гэж хайсан гэж. Тэгээ даруулчих вэ гэд айгаад идэг. Тэгээ ойртдаг хүн байдгүй гэж. Тэгээ зүгээр би тулчи та хэд хойноос нь түр гэж хэлсэн юм чирээ. Чөлөө түүхийн дэвжээний одоо бүтэн бүтээлгийг нөгөө дэвжээгээ засаад буцаж хураагаад дараа нь өөр төрлийнхэн орж бэлтгэлээ гэдэг нэг зааланд ээлжилж. Тэгээ тэрийг хураах болохоор хад авраг ганцаараа өргөд үүрээд хураачдаг. Өөр хүмүүс болохоор 2 3 дамжуулж хураадаг байсан гэж.